зарим нэр төрлийн бараан дээр бичвэрнтийн бүрдүүлэлт буюу татвар тооцоог үн үнэлгээ хийх гэдэг энэ үйл ажиллагааг шууд автоматар хий. Хүний оролцоо байгүйгээр. Гайлын байгууллага туршилт хийгээд сая энэ 2025 оны 1-р сараас зарим нэр төрлийн бараан дээр огт хүний оролцоогүйгээр бичвэрнтийн шалгалт бүрдүүлэлт хийдэг үе шатыг хэвтрүүлж үзлээ. Их сайхан амжилттай явж байна. Тэгэхээр энэ бичвэрнтийн шалгалтыг автоматар хийдэг, хүний оролцоогүй хийдэг энэ үйл ажиллагааг олон нэр төрлийн бараан дээр айл болохоор өргөн хүрээнд хэрэгжүүлснээр энэ бол жинхэнэ гайлын бүрдүүлэлт үйл ажиллагааны шинжил болно гэж утсан байж. Тэгэхээр энэ үйл ажиллагаатай холбоотой мөн зохицуултуудыг тусгаж өглөө. За өмнө нь үйлчилж байсан хэн шалгалтын нийтлэг журам бол одоо ингээд цогцоор нь уншаад үзэх юм бол ингээд 13 бүлэг харилцаа зохицуулсан байна. Хитрхи нүсэр байна. Хитрхи олон дарааллыг бий болгосон байна. Энэ дээр гайлын байгуулагчсанд өөрсдөө хүлээн зөвшөөрж дотоод энэ журмын шинжилгээг хийе гэж ингэж утсан байж. Тэгэхээр зэрэг одоо энэ шинжлэгдэж байгаа журам маань ердөө 6 бүлэг болсон байж байгаа. Өмнө нь өссөн 13 бүлгийг 6 бүлэг болгож өөрчлөөд ингээд бараг 51-52%-аар бууруулчихж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг бусад зохицуултууд маань хуулиар явчих ингээд боломжтой байна гэж ингэж үтсэн байж байгаа. Энэ мэтчлэн гол зохицуултуудыг тусгаж өгөөд хэн шалгалтын нийлэг журмыг шинжлэх ажил маань бол яг боловсруулагдаад явж байна. За та бүхэн аж ахуйн нэгжийн гадаад худалдаанд оролцдог, та бүхэн өөрсдөө гайлын харилцаанд оролцдог бол гайлын илэр нэвтрүүлэх, бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журамдаар саналаа өгөх боломжтой гэж хэлхийг хүсэж байна. Таны саналыг цахим хуудасаар Монголын гайл гэсэн цахим хуудасаар эсвэл Монгол улсын гайлын ерөнхий газар дээр биеэр ямар ч хэлбэрээр авахд бэлэн байгаа шүү гэж хэлхийг хүсэж байна. Гайлын ерөнхий газар.